Тэгээ миний энэ жоох юм хошин зан манай эмээгээс их улбаатай байхгүй. Манай эмээ ч айгүйх зөөрөг мэддэг хошин. Аль дээр гэрт нь очисон ч тэгж байна. Очроо миний хүү энийг аваа яв. Хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэг нэ. Алдсан чи нохоо долоомор гэж. Муу нохоо ам шарт бас бүү хийж гэж шүү дээ. Гэхдээ юу яриад байгаа юм бэ хүүгөө нохоо? Би чинь тайзан дээр хүн инээлэг комеди гэсэн. За яг хаа саваагүй нохоо саранд хуцдаг л юм энэ гэдэг. Би мөнгө олдгийг гэсэн явсан нохоо яс 100 дөө тэр гэдэг. Гэхдээ монголчууд нохоороо их буруугаа хийхий те. Баг байхтлаа гэр орон муухай ах юм бол нохоо ороогоо цэвэрлээч гэдэг. Нохоо эдгэрээ угаа мугаа тэр гэл. Гэртээ жоохон онгорж мөнгөөрөл ингээ гүүж мөнгөл гэрийн нохоо сүүл өдөөгчээр чимээгүй бай гэ те. Тэгээ жоохон чимээгүй байгаа дангуул өстө муухай нохоо санаатай дуграач эдэр гэ те. Гэхдээ гадуур тэнд тэнж байгаа ирэнгүүт хаагур яваад байгаа мó золбон гөлөггүй гэ те. Гэхдээ найзуудтайгаа уулзаад бити хооц гэ те өөдөө. Нохоо тавгүй байдаг бүрэг хийж байгаа өстө те. Би бүр нохоог өрөвдсөн шүү дээ өрхий. Нохоонууд хэрвээ ингээд хүмүүстэй адилхан ертөнцтэй байсан бол хүмүүс шиг үйлдэл хийх болов те. Лаймав хийдэг нохоо гарч ирэл те. Нэг сагалтай нохоо гарсан энд Монгол банхар байна уу тэр гэл те. Тэгсэн шүү бурхны хөлөг банхар баатар гэдэг залуу гарч ирэл те. Хүмүүсийн тэр гэл те. Хөвсгөлөөс нэг хаапа гэдэг нэг хав нохоо те. Happy birthday гэдэг. Бас нэг юм үзмэрч нохоо байх авах те жингэр дулам гэ те.